Аялын жим нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Үзэгч та бүхэндээ Хангай нурууны хойд хэсгийн тэгш үнэрлэгийн салбар улсын дунд орших Шингэсэн ой бүхий үзэгдлэн сайхан уул шар нурууны тухай түүхэн дурсгалыг өгүүлье. Шар нуруу нь далайн түвшнөөс дээш 2300-аас 2400 м-ийн өндөрт оршдог. Энэхүү уулын өндөрлөг бүсэд бүргэж шувууны үүртэй таарсандаа бид бүхэн ихэд бэлгшээсэн. За учир нь юу вэ гэхээр бүргэж шувуу хамгийн өндөрт үүрээ засдаг. Учираас хамгийн их тийм хямрал гамтан гэж би хүмүүсээс сонссон. Энэ бүхэн маань биелэлээ олж энэ сайхан шувууны үр төлтэй таарж энэ шувууг яг дэрэгдээс нь харсандаа бол үнэхэрийн сайхан байсан юм аа. За шар нуруу нь бол төрөл бүрийн ургамал ан амьтнаар бол илбэг байдаг. Ялангуяа энэ уулын бүсэд аргал янгир замун чон гөрөөс ирвэс зэрэг амьтад бол ихэд үрждэг юм байлаа. За энэ уулын хамгийн сайхан нэгэн үзэсгэлэнтэй хэсэг нь бол энэ уулын овоо байгаа. За овоо нь бол яг уулын ширээний тавцан шиг ийм гоё өндөрлөг хярд байдаг учраас үнэхэрийн үзэмжтэй төгс сайхан харагддаг юм аа. За шар нуруу нь хярдаа шар нурууны овоо, бээсийн овоо, мөсөнгийн овоо гэсэн бие бие харж байдаг чандмалсан 3 овоотой байдаг. Монголчууд гол төлөө чулуугаар овоо босгодог. Харин хангайд бол мод шургаагаар өндөр сүрлэг овоо босгодог. Ийм дэг жайгийг бол гүйцэтгэдэг. За овоо босгож тэнгэр газар уул усны эзэд лус авдаг, газар орны энергийг шүтэн тахдаг зан үйлийн нэг хэлбэр бол овоо тахих ёслол юм аа. За овоо тахлага бол монголчуудын эрт дээрвээс өвөг дээдсийн уламжлан ирсэн сүлд дахиж ирсэн бурхан, шүтэн, догшин бэрх газар, усны хагалбар гүйдэлтэй газрын тэмдэг болгож байдаг. За энэ бүхэн бол үнэхээр монголчууд лус авдгаа хамгаалах, за түүнийг аргадах, хайрлах энэ ёсыг бол гүйцэтгэж ирсэн байна. За овоо тахилгын төрөл нь овоо босгох ёсон, овоо тахих ёсон, овооны найр, овооны цээр ёс, овооны тахилгын дуудлага, тамлага зэрэгтэй байдаг. За тахилга тайлагтай овоонд идэ бодоо өргөж ажил үйлс удам судраа даатгаж эртнээс нааш уламжлагдсан ирсэн монгол зан үйлийг эрхэмлэн бий болгож иржээ. Бидний аялал цааш үргэлжлэн Захун аймгийн Эрдэнэ хайрхан сумыг зорилоо. За Эрдэнэ хайрхан сум бол Захун аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг байгаа. За энэ нутагт бол улаагчны хар нуур гэж алдаршсан энэ үзэсгэлэнт нуур оршдог. За энэ нуур бол Элцэн манхан их уулсуудаар хүрээлэгдсэн. За улаагчны хар нуур бол Захун аймгийн аялал жуулчлалын хамгийн гол бүс нутаг гэж үздэг. Тийм учраас энэ нутгийг бол аялагчид маш ихээр зорж ялангуяа хар нуурын усанд шумбаж, загас барьж, альжаалаа тайлах нь бол хамгийн сайхан мэдрэмж байдаг юм а гэж аялагчид хэлсэн байдаг. Хамгийн сүүлд гэхэд Монгол улсын ерөнхий сайд Норвегийн алтан хоёыг бол гэр бүлээрээ энэ сайхан нуурыг зорж энэ нуурын усанд бол
алжаалаа тайлж исэн гэсэн ийм мэдээллийг бол бас Facebook дээр оруулсан байсан. Тэгэхээр энэ бүхнийг харахад бол аялагчдын сэтгэлийг бол өөрийн ирэхгүй татдаг нуур бол одоо улаагчны хар нуур байгаамаа. За улаагчны хар нуурын гүн бол одоо 50-аас 60 метрийн ийм гүн нуур юм. Нуурын эргэн тойронд том тохуш, элсэн манхан уулууд, замун одоо харуул хаалга, за цонж, цамхаг гэд олон янзын байгалийн тийм сүрт хатан цохионууд байдаг. За улаагчны хар нуурын хамгийн сайхан нэг зүйл нь бол одоо элсэн манханы дундуур улаагчны хар нуурыг зорих тэр мөчл яг диваажинд явж байгаа юм шиг тийм сайхан өөрмөц сонин байдлыг бол харуулдаг. Хамгийн гол нь эрс тис байгалийн энэ уур амьсгалд байгалийн 200 тогтол нэг дор цогцлон одоо харагдах нь үнэхээр гайхамшигтай ийм байдлыг харуулт юм аа. За алдар загстай даваад байгаа. Ганцын даваад явж байна да. Ер нь л хат алсаг ихтэй. Та бүхэн чулуун харж байгаа хаа. Давааг өвөг даваал уул усыг гатлаал завхан нутгийн бүх сайхан газруудыг очиж үзээд ингээл явж байна. Том давааг даваад өчнө олон хайрхнуудыг сайхан уул усыг туулаад бүгдээр ингээд үзээд хараад уул ус нуур голынх нь уснаас бүгдээр ингээд амтлаад явлаа. Оюуны хундрах завхан нутгийн сүлд хэмэр болсон цаст очроо нь хайрхан завхан нутгийн зүрхэнд оршд юм аа. Их газрын их итүүхэн хайрхан эрт дээр цагт энэ дэлхийд усан галуу юулгэд цаст очроо нь хайрхны цагаан гандаг орой анх шовлдсон цайрсан гэдгээ. Энэ цагаас хойш итүүхэн их буюу газрын их гэж цаст очроо нь хайрхныг нэрлсээр иржээ. Үзэгч та бүхэндээ одоо цаст очроо нь хайрхны зүрх буюу бурхан хуйлсан очроо нь бурханы дүрийн талаар өгүүлье. Очроо нь бурхан бол монголчуудыг даасан их ядам сахиус юм аа. Алтан гэрэл содорт өгүүлснээр түүнийг бүхий л сахиусуудын тэргүүн хэмээн өгүүлсэн байдаг байна. Очроо нь хайрхан нууцын орныг сахин хамгаалагч бөгөөд шулмсын орны хорлолыг дарагч их сахиус юм аа. Их хөлгөний ёсонд түүнийг догшин дүртэйгээр дүрсэлдэг бөгөөд баруун мутартаа очир атгсан, зүүн мутартаа шулмсыг номхдогч салан барьсан байдалтай бөгөөд хүзүнд могоон зүйлцүүлсэн байдаг нь сүр хүчийг илэрхийлдэг юм аа. Доод биеийг барын арьсан додгоор хамгаалсан байдаг. Толгойдоо 5 гавл бүхий бурхан багшийн 5 эрдмийг илтгэсэн бодиства тэтгэм зөөсөн байдаг юм аа. Монгол орныг даасан очроо нь бурханы тухайд гэх юм бол түүхч Дарма далай, очрооны хуйлгаан Чингис хаан, Алтан хаан, Гүшри, Данзан чойжил, Очир Автайсан хаан тэргүүтээ Монголын ард түмний одоо очрооны вэлд байхаар заягдсан ийм одоо шидтэй хүмүүс энэ уулын одоо дүрд хувилан мэндэлсэн байдаг юм а гэж ярьсан байдаг. Тийм учраас энэ одоо түүх талаасаач тэр буддын одоо арга ухаан талаасаач тэр энэ уул бол үнэхэрийн одоо түүхийн өвөрмөц зүй тогтолыг өөртөө агуулсан ийм уул байгаамаа. За энэ утга бэлгэдлийн үүднээс Монголын ихэнх одоо томоохон уулсад бол одоо овоо тахилах нь очрооны тахилгатай байдаг гэж бас лам хуургууд ярьдаг юм байлээ. За отгон нингэр хайрхан хангаан нуруунаас баруун урагш сунад тогтсон ийм одоо үргэлжилсэн урт нуруу байгаа. За түүний үнэлхэн өндөр нь бол далайн түвшнээс дээш 4021 м гэж ярьдаг. За зарим нэг талаараа бас 4031 м гэж ярьдаг. Тэгэхээр үндсэн одоо гол үнэн зөв мэдээлэл нь бол 4021 юм а гэсэн ийм одоо тооцоол байт юм байлээ.
За эртний мөсдгийн үед олон тооны хөндөөгөр мөсөн гол бууж байсны уул мөрүүд бол одоо эргэн тойрны уул одоо жалгаар харагддаг. Энэ бүхэн нь бол одоо байгалийн хамгийн сүрт тийм өвөрмөц зүй тогтлыг бол харуулдаг нь сонин харагддаг юм аа. Отгон тэнгэр уулын өнгө нь хар хөхөмдөг өнгөтэй. За урд талаас нь харах юм бол их сайхан тийм зөөлөн дүр төрхтэй харагддаг. За ард талаасаа бол одоо асах хад үргэлжилсэн учраас тийм догшин ширүүн дүрийг бол харуулдагаараа их тийм сүртэй. За өглөө нь бол одоо мандах улаанаар мандаж орой нар жаргахад бол тэр хад асганд нь бол одоо нар жаргах тэр мөч бол үнэхэрийн одоо сүртэй ийм дүр зургийг үзүүлдэг юм аа гэсэн ийм одоо байгалийн урлал байдаг. Тийм учраас үзэгч та бүхэн бас Даян уулын оройгоос отгон тэнгэр хайрхныг нар жаргах агш нарах юм бол бас үнэхэрийн сонин мэдрэмжийг бас олж харах юм аа. Отгон тэнгэр хайрхны нэрийг олон янзаар тайлбарлсан байдаг. Тухайлбал итүүгэн буюу газрын их, галын хаан, голомт сахигч хүү, тэнгэр уул хэмээн тайлбарлсан байт юм аа. За энэ сайхан уулыг монголчууд итүүгэн, очрваан, их хайрхан, богд уул хэмээн олон янзаар дууддаг. Энэ бүхэн маань ч гэсэн бас монголчуудын сүсэг бишрэлтэй бол холбоотой байхаа. За энэ бол төрийн тахилгатай эртний одоо анхны уул гэж үздэг. Учир нь бол энэ уул бол одоо монголчуудыг эрт дээр цагаас дааж ирсэн учраас ивэл буйна одоо зон олондоо өгсөөр ирсэн юм аа. За цас очрон хайрхны сүр хүчийг багтан бишрээд явж байна. Одоо бол далайн төвчнөөс дээш нэг 3000 гаруй метрийн өндөрт бол явж байна. Тэгээ 3000 гаруй метрийн өндөр гэдэг бол ямар өндөр гэдэг бол та бүхэн мэдж байгаа. За богдуул бол үндсэндээ 2300 орчим өндөр. Тэр үндсэндээ одоо богдуул орой дахиад 700 м-ийг нэмсэн ийм одоо өндөрт л явж гин гэсэн. Тэгэхээр аливаа аялал гэдэг бол өөрөө их тийм адил явдалтай, за айдастай, мартаатай, за зарим нэг тохиолдолд хаяа гиз хонхолцох олон юмнууд бол байдаг. Тэр бүгдийг давж гарсны үндсэн дээр бол жинхэнэ аялагч одоо өөрсдийн аялагчдыг хөдөлсөн тэр сайхан сэтгэлийн энергийг бол мөр давж чаддаг. За энэ удаад бол бид бүхэн цас очрон хайрхныхаа сүр хүч эд хавыг одоо гайхаж бишрэн энэ сайхан уулын оргилууд явж байна. За ер нь бол яг хуу отгон тэнгэр хайрхан маань эртнээс монголчуудыг дааж төр дүүнээ ээж явсан ийм сайхан шүтэн уул. Отгон тэнгэр хайрхны төрийн тахилга богд хааныг жанч халснаас хойш бол зогссон байна. За энэ үйл явдал бол 1924 онд хамаардаг. За харин 1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагаан Очрот 110 тоот зарлиг гаргаж очрон хайрхны төрийн тахилгыг дахин үлдэх энэ зан үйлийг бол сэргээсэн. За энэ утгаараа бол богд очрон хайрхан отгон тэнгэр бол 1996 онд ЮНЕСКО-гоос дэлхийн гайхамшигт өв соёлд бүртгэн авсан байна. За очрон хайрхны эргэн тойронд бол тэнгэрийн цэцэг ван сэмбрүү, за зүйл бүрийн одоо эмийн ургамлууд, за мөн одоо үзэсгэлэнт цэцэг сургадаг. Ялангуяа отгон тэнгэр хайрхны одоо зулаагаар тэнгэрийн үүл одоо имжээрлэн одоо дээгүр нь салхилах нь үнэхэрийн одоо бурхан уулын тэр сайхан дүр зургийг бол үзүүлдэг юм аа. За бурхан уулын одоо доод хорноод бол одоо Бадар хундаг нуур. За энэ Бадар хундаг нуурыг бол одоо энтхийн ариун ан өрөнд бол хүн холбоо
болтой гэж үздэг. Тийм учраас бол одоо Бадар гундгыг бол эр уулын бүсгүй хөөс юм ач гэж бас ярьдаг. Ийм л гайхамшигтай одоо бурхны оронд бол очрооны одоо сахиус заларч зан олноо үеийн үед ивэл хайрандаа даатгасаар ирсэн байна. Бурханд ойр нутагт буган жимээр бидэрлэн сүүн цагаан ууланда сэтгэлээ даатган ууснаа. Замболд дахин мэнгэлэвэ цэцгийг нүрээр нутгаал тэнцэнэ босодол тасурагодунда босингрэшэл татлун очноби элихэ Sushi, te como sunte uno, sunte uno, atom tinger med, tinger med.